Эрхэм сонсогч та бүхэн яр утгын мөнгөн биерэг түшин гүнзгий санааны алтан бэхинд нээлж ертөнц ахуйн гоо сайхныг дуулан оюуныг дитгэгч уран үгийн дарахжуул дорн эртний ариусэл хийгээд яруулсал домог үнэний нээлэх хагцах уулзуур үнэн ёс тэнгэрийн санаа гимгэрдэн өгүүлэн дуулагч худагтын нутгийн авьяаснуудын бүтээлээс бүрдсэн нутгийн чимээ цамгоос сонсож байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналд Бямбийн төмөр пүрэв хөх улаан их цэрэг өндөр уулын ганц нарийн жимээр үзүр төгсгөлгүй өд хорхоо мэд мөрөлзөн хөвөрнө. Дээрээс нь ганц чулуун өнгөрүүлэх аваас гай газар дороос гихч болох байлаа. Газар хавчсан юм шиг уулын хажуу бөөрөнд ил дээр барьсан оромж тагзын гадна эл хуйлган агаад хаяаны ганц хүн харагдавч цэргүүд тэднийг үл тон дээшээ мацна. Харин чулуун оромжны дотор байдал өөр байлаа. Ай жимээсэн уулынхан яах бол гэж түгшин өдөр шөнөгүй цовх татар Монголын цэргүүдийг ажиглана. Үлгэр домогт гардаг өнөө аимшигт хүний махан хүнстэн гэж хүүхэд шуухтан айлгадаг уулын тагтын чулуун гертэнгүүдийн зүрх чухамл амаараа гарах шахан байлаа. Монголчуудыг айсуу яваа сургаар юм байлдах мантай зүгтж алгуулсан агаад ганцхан бабуур хэмээх зориг тэр өг тэнгэр мэддэггүй хэмээн үлдсэн ажээ. Улаан дарс шимэгч эр нөхөр байвас түшээ дайсан байвас үзэлцээ хэмээн их зүс гарган хүлээх авч хэнж эстон гагцгүй уулын өдөд цувсаар 3 хонож буйн энэ ажээ. Хүссэн юм хүзүүгээр татав гихчээр чулуун гэрд зориг дэрийн хашаанд олон морьтон бадрууд ирснэ. Энэ түн байна уу? Гараад ир. Гэхэд нь Бабуур Баатар 3 цавчгад гулзаахгүй ган элдэ барин гарч ирвэл арьсныхээ хувцаст баадрууд мэл гайхжээ. Учир нь тэд олон газар байлдан эхийг үдсэн боловч ийм үлэмж бид их сагалт хүмүүнийг үзээгүйдэн гайхаж. Бэд болвоос их хааны гавшгай төмт бөгөөд бороо номтныг söгдүүлэхээр явж буй. Та юу хүн бэ? Эхэд Бабуур бэ нуулын эзэн байна. Алуулдах дайсан аваас энд дуусъя. Анд нөхөр байвас алдгад чинь түшээ. Гэхэд тэд гайхан хэсэг чимээгүй байснаа инээлдэв. Морьтнууд нумаан сойж сумаа ивхэн элдэн хуйлжээ. Ахлагч Баатар мориносоо төвшүүлэн бууж үлэмж битэн Бабуурт хуйгаа тайлан шархадсан цээжээ үзүүлв. Монгол цэргүүд шархадсан Баатараа Бабуурт үлдээгээд чулуун гертийн байшингийн дээвэр дээр нэгэн үл мэдэх бичиг бүхий хөх улаан торгон хиймэр босгоод шархтан баадруудын унаа бололтой дөрвөн мөр нэжгээд алтан зоос хүнсний хамт үлдээгээд явжээ. Өдөр шөнөгүй цэргүүдэд цуврсаар Монгол Баатарын бие муудаж Бабуур уулын алдартай удагныг дуудахаар гэрээсээ гарахдаа өнөөх дарцгийг барьж явхад ямар ч аюул тохиолдоггүйгээр үл барам хайрлцсан морьт цэргүүд хүндэлж тусалж байгаад гайхажээ. Хаа сайгүй зэрлэг татарын морин цэрэг хөлгөлцсөн энэ ууланд Бабуурт дарцгал амь насны баталгаа болж байлаа. Тэр өдрөөс хойш уулын гацааныхан цугларч ирсэн эрчүүд Бабуурынд байгаа Монголын шархтай баатрыг хаа сайгүй дээрэм тонол гаргах тул энэ ууланд хамгийн тайван газар Бабуурын гацаа тул уулынхан олноороо тэдний өмгөөлөлд ирнэ. Монгол Баатарын нэрийг цагаан өвүүл гэх хагаад 6 сар болохдоо ойр зургийн хэл ойлголцож зөвхөн үлэмж бит Бабууртай ярина. Өөр хүнтэй ярихгүйд гайхан асуул Баатар хүн Баатартайгаа л ярих ёстой. Монгол цэргийн ёс байдаг гэлцэн. Цагаан өвүүл уулын цэвэр агаар шидтэй эмэнд бүрэн эдгэжээ. Тэр залуу сайхан ирвэлээ. Моринд гарамгай ном сум сайн гаравдаг аж.
Нэг өдөр цагаан үл бабуурт би явлаа. Цэрэг гүйцэж очие. Чамд их баярлалаа. Ах トゥ болсны бэлэг тэмдэг болгож Оросын вангийн бэлгэлсэн азаргыг үзүүндээ зүүж байсан том алтан гэргийн хамт өгье. Гэхэд уулын ирчүүд бүр гайхаж орхижээ. Бабуур цагаан үлд "Чиний надад бэлгэлсэн энэ морь Баян айлын үзлэнт хүүхний энжинд ч өгөхөргүй сайхан хүлэг юм. Харин энэ зүйлд ямар учиртай юм бэ?" Гэхэд "Энэ бол манай хаанаас тантай нөхөрсний бэлэг тэмдэг. Энэ гэргийг үзүүлэхэд хэн ч танай гацааныханд үл хөрнө. Эстэгвэс толгойг авдаг ганцхан хойлтой. Харин энэ дарцгийг хүн харагдахаар газарт хүндэтгэлтэй залж бай. Танд уулын гацааны эзэн мөн гэсэн баталгаа тул манай гэр оромжтонгууд хүндэтгэн тойрж явах юм уу? Хүндэтгэлийг үзүүлнэ." Гэж хэлээд явхад уулынхан найрхийн олон ирчүүд их цэргийн сүүлч хүртэл гаргаж өгчээ. Тэр цагаас 300 жил уулын хамгийн өндөрт байдаг Бабуурын уулын гацаа зовлон үзээгүй бөгөөд одоо хүртэл тэр гацааны нэрийг Хөх улаан гэдэг билгөө.